Сайн мэцгэн залуучуудаа шинэ 7 өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Балиар өдөр подкастын Ocodi Audio Experience-ийг сонсох гэж байна. Энэ нэвтрүүлгээр би ихэвчлэн өөрийн хамтран ажилладаг олон улсын болон Монголын шилдэг стартапууд гарааны бизнесээс сурч харж буй зүйлээ хуваалцахаасаа гадна яг тэр гарааны бизнесийг үүсгэж буй онцгой хүний хувьд хэрхэн тэд урт хугацаанд өндөр бүтэмжтэй байдаг, өөрийгөө байнгын хөгжүүлж, урагшлуулж байдаг тухай хуваалцах болно. Хэрвээ танд подкаст таалагдж байгаа бол мэдээч хэрэг найзуудтайгаа шеэр хийж мөн комент хэсэгт өөрийнхөө санал болон асуултуудыг тавиарай. Үүнээс гадна та мэдээч хэрэг намайг Twitter болон Instagram дээр Ocodi гэсэн хаягаар хайж харилцаж болно. Амжилт. Никор 3 сонсож байна уу? Никор 3 сонсож байна уу? Сонсож байгаа бол ингээд дараад өгөөрэй. Сонсохгүй нэг хэлээд өгөөрэй. Бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн сэдв саяхан нэг ярьж хэлсэн байгаа. Итгэлцлийн тухай өмнө ярьж байсан менежментийн сургалтын дээр үндэслээд итгэлцэл trust гэдэг юм тийм үү? Итгэл найдвар гэдэг зүйлийг баг дотроо яаж авч явах вэ? Би өмнө хэлжээс би өнөөдөр нэлээд хэдэн Монголын болон олон улсын компаниудад зөвлөгөө өгж явдаг хүн стартапуудад. Тэгээд тэр зөвлөгөөний үед нэг гардаг нэг хамгийн их миний нэг хийдэг зүйл нь ерөөсөө юу вэ гэхээр менежмент дээр айгүйх оролцсон. Тэрэн дээр би илүү их хувь нэмэр оруулах гэж үздэг. Миний passion ч гэсэн тэр болж байгаа. Тэгвэл тэрэн дээр хэрэг таад мэдж байгаа бол би medium дээр нэг битсэн нөгөө манай багийн 5 дүрм дээр үндсэн дотоод дүрм дээр нэг яригддаг зүйл. Ямар ч баг бүтэмжтэй ажиллахын тулд эхлээд нэг хийх ёстой зүйл нь итгэлцэл гэдэг юм үүсэх ёстой гэж урд нь ярьж байсан ба тийм итгэл үнэмшил гэдэг юм үүсэх ёстой гэж ярьсан ба. Тэгвэл өнөөдөр би тэрний талаар яриа. Тэгээд тэрэн дотроос саяхан уншсан, өчигдөр уншсан бидний нэг ашигладаг Know Your Team гэдэг нэг стартап байдаг. Америкийн тэр компани болохоор ерөөсөө багийн одоо энэ нөгөө байгууллагын соёл дээр зориулсан тийм стартап байдаг. Тэгэхээр тэрнээс сурсан итгэлцлийн тухай, итгэлцэл үүсгэх 3 сургамжийн тухай нийтлэлээр суурилсан. Өнөөдрийн лайвыг хийж үзье гэж бодлоо. Тэгээд бас яг адилхан мэдээж хэрэг өөрсдөө багийн хэрэгжүүлдэг янз янзын юмыг яриа гэж бодлоо. Тэгэхээр нэг юм сэдв авч ярьдаг байгаа. Сэдвийн дагуу хэрвээ та хэдэд янз бүрийн асуулт байгаа. Ер нь тэгээд дөрвч ярьсан юмнуудын тухай асуултууд байх юм бол комент хэсэг дээр нь асуултаа бичээрэй. За Instagram-аар орж байгаа хүмүүс бас яг адилхан Instagram дээр асуултаа бичээ. Actually, you know what? За байж байгаа. Post a question sticker to your story, share the response live. Уул нэг тийм гараад ирсэн байх. Тэгэхдээ болоогүй байх шүү тийм үү. Комент хэсэгт бичээд тэгээ би хариулъя. Тэгээд нэг юм хэлчихэ манайха. Над руу Facebook-ээр айгүйх асуулт явуулдаг. Instagram-ийн комент мессежээр ч гэсэн айгүйх асуулт явуулдаг. Нэг юмыг ойлгосоо гэж хүсэж байна. Би үнэхээр хариулахыг хүсэж байгаа боловч цаг хязгаарлагдмал тийм үү. Тэгэхээр яг тийм тохиолдолд би хүмүүсийн асуултанд хариулах зорилгоор ийм юмнуудыг явуулдаг шүү дээ энэ лайв митинг юмнуудыг. Тэгэхээр надаас янз бүрийн асуултыг хариултыг дор нь авъя гэж байгаа бол иймэрхүү цагийг ашиглаж асуувал зүгээр шүү. Тэгэхээр асуултуудаа одоо яг өнөөдрийн энэ комент хэсэгт нь энэ Instagram-ын комент хэсэг эсвэл энэ Facebook-ын комент хэсэгт нь бичвэл хариултыг авах боломжтой шүү. Окей. Тэгэхгүй бол тэгээд мессеж явуулчихдаг. Би тэгээ бас нэг бүтэн цагийн ажилтай хүн. За дээрэс нь баахан босод юм хийдэг хүн. Тэгээд тэр утгаараа завгүй гэдгийг ойлгоосоо гэж хүсэж байна. Тэгээд цаг завгүй ч цаг хязгаарлагдмал гэдгийг ойлгоосоо гэж хүсэж байна. За тэгээ өнөөдрийн сэдв төрүүлсэн. Багтаа итгэлцэл яаж үүсгэх вэ? Итгэлцэл гэж юу юм? Тэгээ ер нь стартапын баг гэдэг юм компани багаас ямар ялгаатай юм? Тэгээ тэр ялгаанаасаа болоод ямар өөр хандлагыг, ямар өөр арга барилыг бодлогыг биднээс шаарддаг гэдэг тухай яриа гэж бодож байгаа шүү. Сэдв таалагдж байна. Таалагдж байгаа бол ингээд бас таалагдж яах гэж хүчээд тэгээ сэдвийн дагуу янз бүрийн асуулт байвал комент хэсэг дээр нь бичээд яваад байгаа. За тэгээд лайв эхлэхээс өмнө би дандаа ганц хоёр мэдээ хүргэдэг байгаа тийм үү. Тэгээ мэдэн дотроо ихэвчлэн миний хүргэдэг мэдээнүүдээ би хаана тавьдаг вэ гэхээр өөрийнхөө Instagram дээр тавьдаг байгаа тийм үү. Тэгэхээр Instagram гэнэ Twitter дээр би юу тавьдаг вэ гэхээр янз янзын өөрийнхөө уншиж байгаа гарааны бизнестэй холбоотой ихэвчлэн мэдээнүүд тавьж байгаа тийм үү. За тэгээд бас хэрвээ харахад өнөөдөр би айгүй гоё statistics олж мэдсэн. Тэр statistics юу байсан бэ гэсэн нийт дэлхийд дээрх Instagram хэрэглэгчдийн тооны тэгээд хэн нэг надад саяхан 2 тэрбумаас арай бага байх шиг байсан нийт Instagram дээр байдаг хүмүүсийн тоо. Тэдгээр хүмүүсийн 80% нь 20% нь л Америкт байдаг.
80% нь Америкаас гадуур байд юм байна гэдэг сонирхолтой статистикийг олсон байгаа. Тэрийг би бас энэ Twitter дээр тавьчихсан байгаа. За хоёр дахь юм гэх юм бол та хэд мэдж байгаа манай Start гэдэг Монголд байдаг компани, гарааны бизнесүүдийг бойжуулдаг, гарааны бизнесүүдэд тусалдаг энэ Start гэх компани маань өнгөрсөн 7 хоног технологийн 7 хоног гэдэг сонирхолтой үйл ажиллагааг явуулсан байгаа. Тэгээ GoGo News GoGo дээр энэ үйл ажиллагааны үр дүнгээ энэ чинь ингээд нийтэлж бичсэн байгаа. Тэгээ ийшээ орж уншаарай. Маш сонирхолтой хэд хэдэн үйл ажиллагаа явуулсан байгаа. Тэгээд тэрний үр дүн гэж тавьсан байгаа шүү. За би өчигдөр бас өөрөө UB Life гэдэг UBC Life гэдэг вебсайтн дээр надаас нэг дандаа бас нэг асуудаг асуултуудын нэг ер нь залуучуудад зөвлөгөө өгвөл ямар зөвлөгөө вэ гэвэл би дээр үед нэг том юм ярахаас илүү эдгээр зүйлийг хийгээд сурчих гэдэг нэг нийтлэл биччихсэнийга шинжилсэн хувилбарыг яг нэг 10 зөвлөгөөний хувилбарыг нь 10 чухал зөвлөгөө гэдэг нэртэй ийм UB Life дээр ийм нийтлэл бас бичигдээд гарсан байгаа шүү тийм ээ. Тэгээ энэ 10 дээр яг л адилхан миний өмнө хэлжсэн ямар мэрэгчлээс үл хамааран ер нь өнөөгийн нийгэмд хэрэгтэй өрсөлдөх чадвартай хүн болъё гэвэл ямар юм сурчвал зүгээр юм бэ? Энэ асуулт дандаа гарч ирдэг. Тэдэн настай хүн яавал зүгээр энэ яавал зүгээр гэдэг дээр ерөнхийд нь миний харж байгаагаар өөртөө ч гэсэн хэрэгжүүлдэг ийм нэг 10 зүйлийг нь жагсааж бичсэн байгаа шүү. За дараагийн нэг сонирхолтой би монгол хэл дээр өөрөө орчуулж тавьсан нэг богинохон судлаан дээр суурилсан Twitter гэх юм бол 2019 онд гарах миний пэйжийг дагдаг бол энийг харсан байна. Би пэйж дээр тавьсан байгаа бас. 2019 онд гарч байгаа IPO буюу технологийн IPO тэгээд нэг нь DPO байгаа. DPO нь Palantir Airbnb ч лөө DPO хийж байгаа. Тэр нь Direct Public Offering гэдэг Spotify яг дуурайсан байдлаар хийж байгаа. Тэгээ 2019 онд гарах бидний мэдих томоохон технологийн компаниуд IPO хийж байгаа. Тэрний нэгэн дотор одоо Uber байна, дараачих нь Lyft байна, Pinterest байна, бидний мэдж байгаа Airbnb гарч байгаа, WeWork гарч магадгүй байгаа. Өөр одоо монголчуудын мэд гэх юм бол Slack байна тийм ээ. Гих мэт стартапууд гарч байгаа. Тийм 10 стартапын тухай бас бичсэн байгаа шүү. SoftBank үргэлжлүүлсээр хятадын robotic компанид $300 сая санхүүжилт рүү оролцсон. Өөр би Uber Dubai middle анхны том exit Careem гэдэг компаниг Uber худалдаж авч байгаа тухай ярьсан. WeWork гэдэг компани орлого нь нэг дахин ихссэн. Бас яг тэрийгээ дагаад зарлага нь нэг дахин ихссэн тухай нийтлэл гаргасан байгаа. Matthew Brand-ийн айгуу гоё tweet-ийг нь би дахин tweet-лсэн байгаа. Энэ айгуу сонирхолтой subscription business-үүд байдаг тийм ээ. Тэгэхээр одоо Монголд бид нар Netflix-ийг ихэнх хүмүүс ашигладаг байгаа. Тэгээ subscription гэдэг нь сар болгоны төлбөр төлөөд тэрнийхээ хүрээнд үйлчлэгээ авдаг. Энэ бизнесүүд дотроос тэргүүлэхээр Netflix 2019 оны байдлаар нийт 150 сая хүн төлбөртэй хэрэгэлдэг байна. Spotify хоёрт орж байна. 96 сая хүн сар болгоно тэднэрт мөнгө төлдөг. Гуравт нь Tencent-ийн видео гэдэг үйлчлэг нь хятадтай. Бас дараачих нь хятад. Тэгээд Apple Music 56 сая, тэгээд Tencent Music 27 сая гэсэн ийм сонирхолтой датануудыг бас би Twitter дээр тавьсан байгаа. Австралийн стартапуудад орж буй хөрөнгө оруулалтын хэмжээ 2018 онд бас их ихссэн байгаа. Нийтдээ өнгөрсөн жил 2018 онд 1.4 тэрбум доллар төрсөн байгаа. Австрали тийм өндөр байгаагүй. Би урдны талаар зөндөө ярьж байсан тийм ээ. Өнгөрсөн жилийн нийтдээ 500 давсан тэрбум долларын хөрөнгө оруулалтууд гарааны бизнесүүд рүү орсон байдаг. Америк, Хятад тэргүүлж явж байгаа. Англи гэсэн орнууд тэргүүлж явдаг. Тэгээд тэрэн дотор тэгээд тэр тоотой харьцуулан 1.4 гэдэг бол хэрэг хэмжээтэйг та харж байгаа бах. За мэдээч хэрэг Landman банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигчдийн хурал энэ 7 хоногт өнгөрсөн 7 хоногт болсон байгаа. Тэгээд төлөвлөгөөн дээр 6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана гэдгийг бас зарлаж хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр яригдсан байгаа. За мэдээллийн хувьд гэх юм бол юм байгаа. За тэгээд даад мэдж байгаа 7 хоног болгоны нэгт өдөр даваагарыг подкастууд тавигдчихж байгаа. Одоо Google Podcast, Apple Podcast, SoundCloud гэсэн 3 платформ дээр тавьж байгаа. Би M+ дээр тавья гэсэн бодолтой байгаа. Та хэд юу гэж бодож байна? M+ дээр ингээд юм сонсдгоо, подкаст сонсдгоо, та сонсдгоо юу? M+ Woo-гийн M+ ер нь хэр хэрэглээтэй вэ? Таны хувьд хэр мэдэх вэ, ашигладаг вэ? Тэр талаар хэрэглэдэг бол коммент хийж өгдөгээрэй. Тэгээ хэрвээ хэрэглэдгээ энэ төр гэхэд тэгээ тэнцээ тавил зүгээрээ гэж байгаа бол
подкаст бас тийшээ тавьж эхлэх бодолтой байгаа. Alright. Тэгэхээр мэдээллийн хувьд энэ 7 хоног нэг тиймэрхүү байна. За тэгээд өнөөдрийн сэдв стартапын баг. Эхлээ магадгүй энэгээр эхлэе л да. Стартапын баг, уламжлалт баг. Уламжлалт гэдэг утгаараа илүү тогтвортой болчихсон үйл ажиллагаа нь хэрэглэгчтэй болсон, орлоготой болсон одоо бид нэр хэлдгээр бизнес гэж яриа. Уламжлалт бизнесүүдтэй харьцуулбал ер нь стартапын баг гэж юугаараа ялгаатай юм бэ гэж ярьж байна. Тэгээ энийг би урд нь ярьжсэн гэхдээ дахиад сануулъя тийм ээ. Стартапын баг гэдэг нь ихэвчлэн эхний нөхцөлд тийм үү 5-аас бага хүмүүс байдаг ихэвчлэн. Тэгээ энэ хүмүүс нь нэг айгүй гоё бусдын хараагүй нэг боломжийг асуудлыг ч юм уу эсвэл өсөх боломжийг эсвэл нэг эрэлт нийлүүлэлтийн хоорондын голдон гарч буй тийм нэг хоосон зайг олоо харчихсан. Тэгээд тэрийг шийдэх нэг санаа олчихсан. Тэгээд тэрийг шийдэх дотроо бид нэр бусдаас илүү шийднэ гэдэг итгэл үнэмшил улааралтай болчихсон хэдэн нөхдүүд байгаа. Ихэнх тохиолдолд эднэр нь ямар ч мөнгө төгрөг, ямар ч нөөц баялаггүй нөхдүүд. Тэднэрт юу байна вэ гэхээр хүсэл мөрөөдөл нь байдаг, итгэл үнэмшил нь байдаг, нэг улаарл нь байдаг, баяжих тэр мөрөөдөл нь байдаг. Тэгээд тэрвэрээ тэр түрүүчийн ярьсан зүйлүүд нь эдгээр хүмүүсийг ихэвчлэн баг болгож авч явдаг. Тэгээд тэд нар баг болохдоо бас нэг бусад ямар ч багтай адилхан нэг бас гол хооронд нь холбож өгдөг тэр цав нь өөрөө итгэлцэл гэдэг юм байдаг. Би ингээд өөрийнхөө ажлыг аваад амьдралаа хаяад нэг том эрсдэл аваад чамтай ингээд зүтгэе гэж байгаа бол би чамд найдах хэрэгтэй, би чамд итгэх чадвартай байх хэрэгтэй. Чи надад бас итгэх чадвартай байх хэрэгтэй гэсэн ийм нэг үндсэн мөнгөний оронд ихэнх тохиолдолд баг яг энэгээр л энэ хүмүүс хоорондоо нэгдэж баг болж байдаг. Тэгэхээр өнөөдөр энэ яг стартапын нөхцөлд энэ бол бүр ийм бүр илүү том хэмжээгээр утга учиртай ч гэсэн жирийн багуудын нөхцөл ч гэсэн адилхан. Өнөөдөр хүн ямар ч компанид ороод ажил хийгээд тэгээд нэг хүний удирдлагын доор ажиллахын тулд тэгээд тэр хүн намайг ингээд зааж чиглүүлээ явж байхдаа миний сайн сайхны төлөө гэдэг гэдгийг мэдхийн тулд бид нэр тэр хүндээ итгэх хэрэгтэй тийм үү. Тэгэхээр итгэлцэл гэдэг зүйл хамгийн чухал юм аа л гэсэн. Тэр нэг багийг хооронд нь цаваад нааж байдаг. Мөнгөнд үнгээр заримдаа ярьж болно. Уламжлалт компаниуд мөнгөөр болчих юм биш үү? Үгүй. Яагаад вэ гэхээр хараад байх нэ. Судалгаагаар дахин батлагдсан нэг зүйл нь юу вэ гэхээр хүн гэдэг амтан урт хугацаанд юугаар илүү их мотивацлагдаж урагшилж байдаг юм бэ гэхээр хийж байгаа ажилласаа эсвэл хамтарч ажиллаж байгаа хүмүүсээс бодит үнцэн бодит одоо таашаал мөнгөн бос үнцнийг гаргаж авч явах үедээ явдаг. Тэгэхээр тэрийг нь өнөөдөр холбож өгөх, тэрийг нь идэвхжүүлж өгөх, тэрийг нь хүргэж өгөхний зэмсэг нь тэрний суурь нь өөрөө итгэлцэл байдаг. Тэгэхээр итгэлцэл гэдэг зүйл хэр чухал вэ гэж. Гэр бүлтэй бас адилхан бодож болно. Сайн гэр бүл, муу гэр бүл хоёрын хоорондоо юм ялгаа нь гэр бүлийнх нь тэр нэг сайн гэр бүл нь өнөөдөр нэгнийхээ төлөө амьдралаа зарцуулахад бэлэн. Тэгээд энэ хүн миний төлөө зүтгэхэд бэлэн гэдэгт найдаж яадаг, итгэдэг, нэгэндээ итгэж чаддаг юмс. Ангийн хүүхдүүд адилхан. Эхлээд итгэлцэл гэдэг нь хэр чухал вэ гэдэг юм л ярьж. Мөнгөн цалин сайн өгөн гутаа ажилчдыг ингээд урамшуулаа байлгаадах юм уу гэж байна. Үгүй яагаад вэ гэхээр эдийн засгийн аягүй том юу байдаг шүү дээ. Тэрний юу вэ гэхээр теори байдаг шүү дээ. Тэрний юу вэ гэхээр тодорхой хэмжээний дараа хүн яадгүй гэхээр авч буй өгөөж нь өсөлтөөсөө хамаагүй бага болж эхэлдэг тийм үү? Урт хугацаа өнгөрөх тусам цалин мөн нэмэгдэж байгаа ч гэсэн нэмэлтийн хэмжээгээр өгөөж нэмэгддэггүй харин ч өшөө багасдаг гэсэн diminishing return гэж нэг англи эдийн засгийн нэр томьёо байдаг тийм үү. Тэр нь батлагчсан хүн угаасаа тодорхой хугацааны дараа мөнгөний өрн дүр нь хамаагүй болдог. Англи хэл дээр тэр нэг ойролцоогоор $150,000 байж магадгүй тийм ээ. Тэрнээс хоош бүр одоо хальж за мэдээч хэрэг $1 сая $10 сая хэмжээнд төрчүүлэн. Гэхдээ өнөөдөр 150 саяас 350 саяын хооронд бол яг үннийг хэлэхэд тэр авж байгаа өгөөж нь нөгөө юмнаас хамаагүй багасж эхэлдэг. Ойролцох тусам өшөөл багасж яадаг тийм. Их мэтэр. Тэгээд тэр үед юу чухал байдгийг бэ гэхээр би ямар нэг юм хувь нэмэр оруулж байна. Би ямар нэг юм нэг хүнд тусалж байна. Би нэг зөв юм руу олж би илүү том зүйлийг бүтээж байна гэдэг.
Тэнгууд өнөөдөр менежер хүний нэг хийх ёстой юм чинь тим тэр хүслийг нь бий болгох. Тэгээд тэрний төлөө бид нар чамтай зүтгэж байгаа шүү гэдэг итгэлийг нь үсгэх нь айгүй чухал болж байгаа. За тэгээд know your team гэдэг нэртэй тэгээд компанийн нэр нь яг тийм байгаа. Know your team гэдэг 4 өнгөтэй ийм баг байгаа. Тэгээд эднэрийн үйлчлэг нь яадаг вэ гэхээр компанийнхны хоорондын харилцааг яадаг, байгууллагын соёлыг үйлчилж өгдөг стартап байдаг. Вебсайтн дээр суурилсан. Тэгээд тэр компани үйлчлэгийг манай Techstars компани олон жил худалдаж авч байгаа. Бас өөр бусад компаниуд, технологи ихэнх компаниудаас авдаг. Тэгээ бидний тэрийг авч явж байгаад тэдний CEO-гийн бичсэн айгуу гой нийтлэл гарсан байгаа. Тэр нийтлэлийн үеэр юу гэж яаж байгаа вэ гэхээр 597 ширхэг менежерүүдээс судалгаа авсан байгаа. Тэгээд тэр судалгаан дээр юу гарсан бэ? Тэгээ би энэ судалгааг Twitter дээр тавьсан байгаа. Тэгээ монгол хэл дээр би орчуулад Instagram дээр тавьсан байгаа тийм. Тэгээ энэ судалгаан дээр юу гарч ирсэн бэ гэхээр ерөөсөн энэ байна. Итгэл үнэмшил үүсгэх багийн team building буюу баг бүрдүүлэх гэдэг ажил ер нь ихэнх менежерүүд юу хийдэг юм бэ? Тэгээд тэр хийдэг ажлууд, тэр механизмууд, тэр арга барил нь яг үнэхээр өгөөчтэй юм, яг ажиллаа хийдэг юм уу энэ гэдэг судалгаа гарч ирэнгүүт за яахааргүй нэг жишээ нь байнгын харилцаа холбоо over communicate буюу хэтрүүлсэн байдлаар харилцах гэдэг бол байдаг ч гэсэн яг тэнцэнээс гардаг итгэлцэл гэдэг юм үүсдэг хувь нь маш бага 20-с бага хувь болж хин таарч. Багийн уулзалтууд мэдээж хэрэг ажилдаг гэхдээ итгэл зүйлсэл үүсгэх гэдэг хэсэг дээр аягүй чухал байна. Ялангуяа шинэ менежер хүн албан тушаалд орж байгаа. Эсвэл та шинэ багт орж байгаа. Эсвэл та төрүүчийн хэлж байгаагаар цалин мөнгө хангалттай өгч чадахгүй байж байгаа хүмүүсийг авч явах гэж байгаа бол итгэлцэл гэдэг юм дээр анхаарах нь маш чухал юм а гэдэг би тэр нь баахан үгэллээ тийм үү. Тэгэхээр менежер үнийг тэгвэл би яаж итгэлцэл үүсгэх вэ гэдэг дээр гарч иж байгаа. Тэгэд энэ дээр ерөөсө 3 зүйл янз янзын аргууд ингээд төрүүчийн хэлж байгаа ингээд судалгаагаар ингээд авч үзээ 597 менежер асуугаад ингээд яваад тэгээ менежертэй ажиллаж байсан хүмүүсээс нь асуугаад ингээд явхангууд 3 юм л ерөөсө үр дүнгийнхаа статистикийнхаа хувьд өндөр гарч ирж байна гэж. Тэгэхээр тэр 3-ын тухай би ярьж байна. Тэгээ яагаад би хэлж штэ яа стартапын баг нь авч явах дээр яагаад энэ чухал вэ гэдэг бас яг айгүйх ярьж байна. Өнөөдөр Start гэх компаниг яриа л да манай Монголын компани 2011 онд анх байгуулагдсан. Анхны удаа 3 хүн байсан. Миний би Бэлэгбаатар гэдэг 2 хүн анх байжгаад Ган гэдэг залууг авч ирсэн. Бид 3 гурлахнаа байсан. Бид 3-ын хооронд бид 3-ыг ерөөсөө авч яваад тэр юм мэдгүй уучраа олохгүй бас зах зээл бараа бүтээгдэхүүний нийцэл нь байхгүй болохгүй үүсэхгүй энэ үед бид нар яаж цуг байсан бэ гэхээр бид нар нэг нэгэндээ найдаж байсан. Гурлаа өнөөдөр нэгнийхээ төлөө гэсэн хүсэл эрмэлзлийн төлөө ажиллаж байгаа гэдэг дээрс. Одоо манай баг яасан 17 18 хүнтэй болчихсон баг чинь бид нар одоо өөрөөр бодох хэрэгтэй байна гэж. Бид нэг дээр үдээсэн стартапын сэтгүүнээс одоо өөрчлөлтөө өөр төвшөнд орж ирж байна. Нөөц баялаг нь ондоо болж эхэлж байна. Гормон ондоо болж, бүтцэн ондоо болж эхэлж байна. Тэнгууд бид нар одоо дахиад дараачийн төвшин юм. Стартапын баг гэдэг нь бас нэг онцлог нь ингэж хувьсан өөрчлөгдөж ирдэг. Хүмүүсийн тоон дандаа өөрчлөөд олон хүн орж гарч ирдэг ийм бүтцэн. Тийм учраас яг дахиад адилхан. Ийм их өөрчлөлттэй, ийм их сэгсэргээтэй ийм орчинд итгэлцэл үүсгэх механизмтай болох, итгэлтэй байх, ёс зүйтэй, ёс суртахуунтай багийнхаа хувьд, хүнийхээ хувьд байх нь хэр чухал гэдэг тухай өнөөдөр ингэж ярьж байгаа. За цаашаа үргэлжлүүлээ. Тэр 3-ын тухай ярихынхаа өмнө асуултууд байл асуултанд хариулъя. Асуулт юуны тухай байж болно, өнөөдрийн сэдвийн тухай байвал болж байна. Үгүй бол тэгээ бас бус юмны тухай. Тэгээ энийг асуулт хариултын цаг гэдэг утгатай. За Facebook дээр харъя сонсч байна. Good luck. Hi. За би бүтээгдэхүүнээ хийгээд дууссан юм а. Одоо хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа. Интэлтээр зөвлөгөө тусламж байдаг болов уу гэж байна. Байлгүй яг зөндөө зөвлөгөө туслан зөвхөн надаас биш олон хаасаагүй байна. Гэхдээ jam асуулт нь энэ байна. Бүтээгдэхүүн хийгээд дуусгах нь сонирн биш. Бүтээгдэхүүнээ хүнд мөнгөөр сольж эхэлсэн үү? Тэр чинь өнөөдөр хөрөнгө оруулалт авахгүй гэдэг асуулт болохоос биш. Би нэг юм хийчлээ. Амар гой бараа ийдсэн энэ дотор байгаа. Танд харуулахгүй би мэдхгүй хүн авч магадгүй авахгүй ч гэж. Гэхдээ би ийдсэн. Одоо энэ дотор байгаа. Одоо хөрөнгө оруулалт байна уу гэж ярьж болохгүй шүү дээ. Наа ингээ хэлэнгуут шууд ойлгомжтой сонсож байгаа юм шүү дээ. Юу юм яах юм бүтэх юм уу өнөөдөр яг мөнгөтэй хүн ирээд сонирх юм уу тэр хүнд энд оруулснараа ирээдүйд ашиг гарах юм уу тэргээ бүх асуултууд гарч иж байгаа. Би нэг олоодаа хэлж байгаа. Зөвхөн хөрөнгө оруулагч байна гингуудаа хөрөнгө оруулалттай болно гэдэг сэтгүүтэй байгуул байж болохгүй шүү. Тэгээд адилхан ийм дээр тусалцаа байгаа гэдэг асуулт чинь ингэж байж болохгүй тийм үү? Хэрэгтэй байгаа интэлтээр зөвлөгөө тусламж байдгүй гэж байна. Зөвлөгөө нь энэ байна сая өгч байна. Тусламж нь болохоор би буцаагаад туслалцаа өгөхийн тулд тэгээ надаас энийг асуудаг хүмүүс зөндөө хүмүүс байдаг энд нь хариулчих. Ок. Хөрөнгө оруулагч хүнтэй уулзуулж чадахгүй гэж байна. Уулзуулж чадна. Гэхдээ эхлээд та намайг
ухуулан надад итгүүлэх хэрэгтэй. Би итгэхийн тулд би ч гэсэн oh my gosh надад байгаа хэдэн мөнгийг ч гэсэн аваад надад хувиа өгөөч гэмээр тийм байдлаар итгэчих юм бол хөрөнгө оруулагч нар зөндөө байгаа тийм ээ. Тэгээ сая таад мэдж байгаа энэ 7 хоногт Ant Global болон M-Lab-ийн бүгдээрээ Монголоос бүгдээрээ энд ирсэн нэг 7 хоног бид нэр олон юм амжилт явж байгаа. Тэрний нэгэн санхүүжилт босгох тал дээр ажиллаад явж байгаа. Тэгээд тэрэн дээр би сая ингээ бодоо байж байхдаа сая ингээд бид нэр шинэ санхүүжилт босгох гээд хүмүүстэй уулзаа явж байхдаа нэг 7 хоногт орж ирсэн бодол нь энэ байгаа. Нэгэнт одоо Landman гэдэг компани аль хэдийн үнэхээр хүнд хэрэгтэй. Хүний амьдралын чухал асуудлыг шийдэж өгдөг. Тэгээ тэр нь шийдэж болдог гэдэг нь батлагдсан. Мөнгөөр солилцдог гэдэг нь зах зээл бараа бүтээгдэхүүн нийцэл нь болчихсон. Нэгтгэхдээ авсан хүмүүсийн сэтгэл ханамжтай. Тэгээ дахин тэр үйлчлэгийг батлагдсан. Ийм нөхцөлд одоо мөнгө босгох ямар амархан юм бэ гэдэг бодол мэдлэхэнд гарч ирсэн. Тэгээ бас нэг ботсон юм нь болохоор яана дээр үед бид нар яагаад ийм юмыг бүтээгээгүй ийм юм батлаагүй гэж яаж бардам хүнээс өнөөдөр болно гэж мөнгө нэгч явдаг байна гэдэг. Энэ нэг сонирхолтой paradigm мэдлэхэн сая өнгөрсөн 7 хоногт багтаа ажиллаад энэ ч бид нар янз бүр юм хийгээ явж байхдаа 7 хоногт орж ирсэн. Тэнгууд дараачийн асуулт нь нэг мөнгө босхийг гэвэл тэрний ихний ямиг л хийчих хэрэгтэй юм байна шүү дээ. Яахаргүй хүнийг хүсдэг айл болохоор мөнгө босхгүйгээр хэмжээгээр газ тэр нэг бараа бүтээгдэхүүн зах зээлийнхаа тэр нэг таамаглалуудаа бүх төрлийн таамаглалуудаа энэ асуудал жинхэнэ үү энэ асуудалтай тулгардаг хүмүүс хангалттай байдгүй нэгсэндээ зах зээл том уу миний шийдэл үнэхээр бусдаас давуу юу өрсөлдөх чадвартай хүн хулгайлж чадахгүй юу хүн орж ирч чадахгүй юу тэгээ энийг авсан хүн сэтгэл хангалуун уу гэмээр саяны ярьсан зүйлүүд бодит бизнес шүү дээ. Ерөөсөл бодит бизнесээ өнөөдөр гяс баталчул яасан бэ гэдэг л асуулт. Тэгээд гараад ирчингууд миний нөгөө нэг гарч ирдэг уран ярих байдал пич ямар байдал яг үнийг хэлээд эцсийн эцэст нь хамаг болчих. Яа тэгэхээр хөрөнгө оруулагч хүн чинь боддоор юмаа хийж явж байгаа түрүүчийн ярьсан тэр нэг улаарсан галзуу тийм хүмүүсийг л гэтээ бодит жинхэнэ үнэн нь илэрсэн нүцгэн үннээ баталчихсан тийм хүмүүсийг л хайж байгаа шүү дээ. Тэгэхээр компани босгож байгаа бараа бүтээгдэхүүн үүсгэж байгаа бол илүү тэр өнцгөөс нь бодооч хэл гэж хэлмээр. Зүгээр нэг мөнгөтэй бол нэрээ би хөрөнгө оруулагч хүний өмнө очивол үнэхээр бардам энэ болно гэдэгтээ би хэр итгэлтэй байна. Миний таамаглалуудын хэдэн батлагдчихсан бэ? Хэдэн одоо бол таамаглал хэвээрээ вэ гэдэг асуулт гарч ирж байна. Melody Wanga Instagram хаяг юу вэ? Миний Instagram хаяг okod. Миний Twitter okod тийм ээ? Бүх юм okod. OKOD. Дөрөв үсэг зайгүй хоорондоо okod. Хөрөнгө оруулагчтай холбох гэх мэт thanks. Яг түрүүн хариулчлаа тийм ээ? Бямба бямсран хай өдрийн мэнд Балжин юм даваажм топ фэн. Багийн гишүүдтэй ажиллаа хэрхэн хуваарилдаг вэ? Ямар зүйлсүүдэд дээр үндэслэж тухайн ажлаа даалгаж өгдөг вэ? За амар асуулт байна наадах чинь. Стартапын хувьд бид нэр жоохон эсэргээрээ явна. Яа тэгэхээр бид нэр ихлэ бага бүрдүүлэхтэй стартап дээр харамсалтай нь бид нар нөгөө дахиад алхах нөөц баялаг энтер гэдэг юм байхгүй. Хэрэгтэй хүнээ хөлсөлж аавна гэдэг чадвар нэхэх нөөц баялаг нэхэх байдгүй болохоор бид нар ихэвчлэн юун дээр үндэслэж авдаг вэ гэхээр урт хугацаанд зүтгэхгүй, итгэж болохгүй, найдаж болохгүй, хөдөлмөрлөхгүй энтер гэсэн ерөнхий суурь шаардлагууд дээр чадвар шалгуурууд дээр үндэслэж хүнээ сонгож авч байгаа. За нэг нь тэгээ сонгоод авсан хүмүүсийн хувьд бид нар хийх ажлын буюу багийн ажлыг нь хэрхэн хуваарлдаг вэ гэхээр дараачийн алхам нь юу болдог вэ гэхээр за байж байгаа. Манай багийн тэр хүн минь хийх ёстой ажлуудын алинд нь илүү тохирох вэ гэдгийг эхэлж бодож байгаад тэр хүнийхээ strength буюу давуу талд нь суурилсан ажлыг нь нийцүүлэх гэж хичээдэг. Тэгээ энэ стартапуудын эхний алхам ерөөсөө ихэнх стартапуудын эхний тэр нэг үндсэн яг үүсгэн байгуулагчийн баг болон үүсгэн тэр нэг анхны багийнхны ер нь ажил хуваарлт нэг иймэрхүү байдлаар л өрнөж эхэлдэг. За тэгж ирэнгуутаа стартап магадгүй санхүүжилт босгох юм уу борлуулалттай болоод нөөц баялагтай болоод ирэхээр бид нарт ямар тансаг юм үүсч эхэлдэг вэ гэхээр бид нар чадвараар үндэслэж хүн хөлсөлж авч чаддаг болж эхэлдэг. Бодит байдал. За тэр нөхцөл бид нар яах вэ гэхээр санхүүгийн мэдлэгтэй санхүүгийн хүнийг нь санхүүгийн ажилтан зориулж ажлын байранд нь зориулж авч эхэлнэ. Тэгээ тэр үед нь тэгвэл яах вэ гэхээр яг хэрэгтэй хийх ёстой ажлаа хараад хамгийн чухал энэ нэг дараалал гарна шүү дээ. Тэгээ тэрэндээ тохирсон хүний нөөц авиасын авчирч зоож өгнө. Гэхдээ стартапууд ихэнхдээ нөгөөтгөөрөө эхэлж явж байгаа. Тэгээд ингэж явж байгаа. Тэгэхээр яаж гэдгийг сая хэлж штэ ажлаа даалгаж өгдөг вэ гэж яг тиймэрхүү байдлаар байна. Дэмбэ цогоо Castbox дээр подкаст үнгүү тавьж болдог M+ баг ихтэй юм бэлээ. За баярлалаа. Ойлгож авлаа дэмбэ.
юу энэ юм бэ? Тийм бэ Castbox дээр үнгүү. За баярлалаа. Agoto дээр M+ зүгээр шүү. Нэг дороос бүх төрлийн ном подкаст сонсож унших боломжтой. Сайн байна. Тийм бэ цогоо Castbox дээр үнгүү. Гэхдээ сегментээ бодвол мэдээж M+ зүгээр байх л та гэж. За баярлалаа. Castbox хэрвээ дотор нь юу байна? За орж үзээрэй бүгдээрээ. Тэги дэлгэр сайн байна уу? Хэрхэн өөртөөгөө зориг нэгтэй хүнийг олж авах вэ? Заяаны хань зам дээр байдаг юм уу? Эсвэл өөртөө биенийгээ бүтээж байх ёстой юу гэж байна. Амар гой асуулт байна. За нэгт нь болохоор төгс ертөнцид олох хэрэгтэй. Өөрөө бүтээн гэдэг чинь бөөн энерги цаг зарцуулах ажил яригч байна. Тэгэхээр хэрвээ болдог бол зөв хүнээ олох хэрэгтэй. За тэгэнгүүт хаанаас олох вэ гэж байна. Ийм болохоор яг нэг стартапын үйл ажиллагаанууд гэдэг юм чи байдیں۔ Сая өнгөрсөн 7 хоногийн стартап week-ийн эцсийн нэг үйл ажиллагаа стартап connection гэдэг үйл ажиллагаа болсон. Тинчээ 15 ширхэг Австралиас нэг гоё entrepreneur ирсэн эрэгтэй эмэгтэй ирээд тэгээ Монгол entrepreneur-уудтай танилцах тийм үйлчлэгийг бид нэр зохион байгуулсан. Яах гэж тийм хийдэг? Яг энэ асуултанд чинь зориулж entrepreneur хүний хувьд бидний ярьж байгаа төрүүчийн хувьд нөөц баялаг байхгүй хүн хөсөлж авч чадахгүй юм чи бид нар юу хийх ёстой вэ гэхээр зөв хүнээ хайж олох ёстой байдаг. Яаж тэгвэл бид нар зөв хүнээ олох магадлалаа өсгөх юм бэ? Хөдөлмөрлж ээж, тэрнэрүүгээ цагаа зарцуулж ээж, энерги зарцуулж ээж л тийм болдог байгаа тийм үү? Тэгэхээр тэгж байж олно. Тэгэхээр анх ганцаараа байгаад хамтрагчаа хайж байгаа нөхцөл мөнгө байхгүй юм чинь байгаа юмаа зарцуулж эхлэн тэр нь юу юм? Таны энерги, таны цаг тэр гарна. Боломжит хүмүүстэй уулзаж эхлэн найзуудаасаа асууна. Иргэн тойрноор хайна. Бүх юм хөдөлмөрлж хийж байж өнөөдөр хэрэгтэй хүнээ олж авнаа. Тэгээд гихтээ харамсалтай түрүү чи хэлж байгаа төгс ертөнцид бүгдээрээ олдно гэдэг бодит байдал нь юу вэ гэхээр олдоход хэцүү байдаг. Тэр нөхцөлд яах вэ? Зарим нэгийг нь дутагдaltaй талын өөрөө үүсгэх бүтээх хэрэгтэй болно. Балжин юм давааж стартап компанийн хувьд багийн гишүүдийнхээ гүйцэтгэлийг хэрхэн дүгнэдэг вэ? Сар улирал бас үзүүлэлтэн. Эхэлж байгаа нөхцөлд тэр хэмжилтийн хугацаа чинь илүү их богинохон байх хэрэгтэй. 2 хоногч байж болно, 3 хоногтой дахин шалгаад байж болно, 7 хоног байж болно. Баг хоорондоо ажиллах гормоо олоод баг бүтэц жоохон хүндрээд ирэх үедээ яах вэ гэхээр тэр бөөнөрөө шалгалт хэмжилтийн хугацаагаа хойшлуулж болно. Тэгээд дүгнэлтийг багийн тухайн бидний ярьдаг алтан гац хэмжүүрүүд гэдэг зүйлийг тодорхойлно. Алтан гац нөлөөлөх тэнцвэрийн артлын томьёоллын хэмжүүрүүдэд тодорхойлно. Тэгээд тэрийг нь хариуцсан баг нь авч явах мэтэр growth hacking-ийн ярьдаг юм байгаа шүү, тийм ээ. Дөгшин бат ганс үг. Өөрсдийн хийж байгаа зүйлдээ итгэдэг, багтаа итгэдэг. Гэвч 2-2 жил ашиг олохгүй үед урт хугацаанд хэрхэн тэрхүү итгэлийг алдахгүй байгаа, унахгүй байгаа. Ганцын асуултанд хариулахын өмнө би нэг 3 юмныхаа эхнийхийг хэлье. Яа тэгэхээр энэний нэг нь шууд энэ асуултанд хариулчихна. За тэгээ өөр хүмүүсээ өнөөдрийн сэдвтэй холбоотой асуулт байвал энэ Facebook-ийн гамгийн энэ комментс бичээрэй. Лайв таалагдж байна уу? Таалагдж байгаа бол шеэр хийгээрэй. Бусад хүмүүстэй хуваалцаад лайк дараад наваа дэмжиж өөрөө олон хүнд өгшөө хүрмээр байна. Олон хүнд хуваалцмаар. Facebook дээр байгаа хүмүүс намайг Instagram-аар дагыг бол OKD-г аяг байгаа шүү. 4 хэсэгтэй. За Know Your Team гэдэг компани судалгаагаар харахад 597 менежертэй ажиллахад итгэл үнэмшил үүсгэхэд хийдэг хамгийн үр дүнтэй 3 алхам юу юм бэ гэж байна. Нэгтгэх нь нөгөө нэг миний яриад байдаг эмзэг байц сурах. Хүн хэнд итгэдэг вэ гэхээр хүн яг өөрийнхөө сэтгэлийг нээж чадсан хүнд бид нар буцаагаад өөрсдийнхөө сэтгэлийг нээж чаддаг байдаг. Тэгэхээр хэрвээ та менежер хүн эсвэл нэг багт ороод өөр нэг хүнтэй итгэлцэл үүсгэе гэж байгаад эхлээд би гараа сунгаж байж тэр хүн буцаага гараа сунгана. Тэгээ яг тэр санаал гарч байгаа. Менежер хүний нэг хийх чадвартай байх ёстой юм нь юу гэхээр хүнийхээ өмнө эмзэг сул талаа харуулж сурах хэрэгтэй. Мэдж байгаа зүйлээ мэддгийг хэлээд мэдхгүй байгаа зүйлийгээ мэдгүй гэж хэлэх чадвартай байх ёстой. Ойлгохгүй байгаа зүйлээ шантарж байгаагаа хэзүүдэж байгаагаа төгшин бат 2 жил ашиг олохгүй байгаа гэдгийг багийнхантайгаа нээлттэй эмзэг байдлаа ярьж сурах хэрэгтэй. Манай багийнхны над руу буцаж гарч би энэ одоо эмзэг байх дээр өөрөө маш их хичээж байгаа ч гэсэн би ч гэсэн өдий болтол дахин давтах хэрэгтэй зүйлүүд. Яа тэгэхээр удирдахч хүний хувьд миний толгойн дотор гардаг уламжлал сэтгүү маань юу гэж хэлдэг вэ гэхээр чи энэ багийн хамгийн хүчрхэг хамгийн асуудлыг шийдэх чадвартай хүн байх хэрэгтэй болохоор чи энэ багийнхны өмнө хүчгүй харагдах ёсгүй гэсэн юм миний толгойн цаанаас програмчлал байгаад байдаг. Тэгээ би тэрнээсээ болоод эмзэг байж чаддгүй. Бодит юмнуудыг хэлж чаддгүй. Хүнээс тусалцаа гуйж чаддгүй багийнхнаасаа. Тэгвэл манай багийнхны буцаагаад тэрийг ойлгоод надаас буцаагаад нэгтгэх зүйл нь чадахгүй байгаа зүйлээ чадахгүй гэж хэлээч. Биднээс тусалцаа аваач. Бид нарт
чи бусдад бидний сэтгэлийг аягүй сонсдогтой адилхан бид нар чиний сэтгэлийг сонсомоор байна гэдэг байсан. Нэг үед бол хамаагүй дээр болсон. Гэхдээ яг адилхан эхнийх нь эмзэг болж сурах, илэн далангуй байж сурах, өөрийнхөө сул талыг илэрхийлж сурах. Нэг тийм үү. Итгэл үүсэх хамгийн их. Тэгээ энэ зөвхөн баг дотор биш ойлгомжтой. Гэр бүлийнхэнтэй адилхан, сайн найзуудын нурж гисэн адилхан. Сайхан сэтгэлээ онгойтл ярина гэж ярьдаг. Тэгэн гут хүмүүс яадаг нэгэндээ найдаж эхэлдэг. Хүн нэгэндээ өөрийнхөө нууцыг ярих үед яадаггүй. Хамгийн би чамд хэцүү зүйлээ өөрийнхөө намайг будаа болгох юма чамд хэлж гэн гэдэг чинь би чамд итгэж байна гэдгийн хамгийн том жишээ болдогтой адилхан. Тэгвэл буцаад яг адилхан тэр хүнд их юм бол чи итгэж байгаа. Яг тэрийг л өнөөдөр багтаа хэрэгжүүлээч гэж байгаа. За тэгэхээр эхнийх нь vulnerable байж сурах. Хоёр дахь нь маш сонирхолтой юм. Менежер хүний хувьд нэг бас нэг хийдэг зүйл нь бас адилхан бидний уламжлалт бизнесийнхний арга барилаас сурсан бизнес гэдэг үгний доор өдөө болтол сурсан нэг paradigm буруу ойлголт нь юу вэ гэхээр байгууллагын дээр байгаа хүмүүс эцсийн хариултыг мэдэх ёстой. За тэгээ бид нэр Lean Startup гэдэг номыг орчуулад дуусч байгааг та хэд мэдж байгаа. Тэр номон дээр бас нэг гардаг концепт маань юу вэ гэхээр уламжлалт бизнесийнхний боддог зүйл нь тэр нэг хүн өндөр цалин аваад дээр нэг хүмүүсийг хариуцж байгаа бол тэр хүн хариултыг мэддэг хүн болоод тэнд байгаа байх гэсэн нэг юм нэг буруу таамаглал байгаа. Тэгээ тэрний асуудал нь тэр хандлагын асуудал нь юу вэ гэхээр бүх шийдвэр бүх буруу зөв нь энэ хүнээс хамаарх гэдэг. Тэгээ энэ хүн нь тэгээ ядж яхад хэрвээ нөгөө түрүүчийн хэлдгээр мэдгүй зүйлээ мэдгүй гэж хэлж чадахгүй бол байгуулгыг тэр чигээр нь энэ нөгөө пирамидын дээдлийг авч явдаг хүн ингээд тэр чигээр буруу авч явах магадлал нь үүсэж. Тэгээ тэр ч утгаараа яг миний энэ хоёр дахь гарч ирж байгаа зөвлөгөө хэлэх гээд байна. Тинчээ юу гарч ирдэг вэ гэхээр хэрвээ би удирдагч хүн юм бол би чамд өөрийнхөө юу бодож байгаа, яаж байгаа, буруу зүгээрээ тайлбарлах ямар ч шаардлагагүй гэсэн сэтгүүг уламжлалт менежерүүд аявуух гарч ирдэг. Зүгээр л тушаал өгөөд идэг. Зүгээр л хүмүүст юу хийн хэлээд. Хүмүүсээс ингээ юм асуугаад байдаг. Тэгээ та хэд мэдж байгаа. Сонин баг дотор юу болдгоо гэхээр энэ яагаад тэгээд байгаа юм бол энэ яас юм бол яана би халагдах гээд байгаа юм бол яана би зөв юм хийгээд байгаа юм бол яана би буруу юм хийгээд байгаа юм бол гэх мэт ийм таамаглууд, эргэлзээнүүд аявуух гарч ирдэг. Тэгээ тийм эргэлзээ үүсээд ирэхээр яадаг юм яриа үүсч эхэлдэг, уус төр үүсч эхэлдэг, хүмүүс дотроо хортой нөхцөл байдал, уур амьсгал үүсч эхэлдэг тийм үү. Тэгвэл яг энэний эсрэг хоёр дахь зөвлөгөө нь юу вэ гэхээр менежер хүний хувьд юу хийж байгаа, яагаад хийж байгаа, тэр хийж байгаа, хэлж байгаа зүйлийнхээ ардлын зорилгоо бусдаа сануулаач гэдэг зүйлийг зөвлөсөн байна. Менежер хүн маань яагаад надтай ингэж ярьсан, яагаад ингэж ярьж байгаа, яагаад даалгавар ийм даалгавар өгж байгаа, яагаад ингэж байгаа, яагаад ийм шийдвэрээ гаргаж байгаагийнхаа intention буюу ардлынхаа зорилгыг нь надад хэлэх юм бол би тэр хүнд найднаа гэдэг энэ судалгааны үр дүн гарсан байна. Тэр Төвшин бат ганцгүй асуултын хариултан дээр саяны энэ хоёр горим хоёулаа шууд утгаараа хариулж байна гэж бодож байна. Окей. За манайхаа өөр асуултууд байна уу? Гурав дахь нь байгаа. Гурав дахь нь хэлхийг өмнө асуулт руу яс харъя. Өөр асуултууд байвал Facebook-ийн коммент хэсэгт нь, бас адилхан Instagram-ийн дот хэсэгт нь бичээ явуулаарай. Ока, нэг сэтгэлгээний дархлаа, хоёрт айцаа чөлөөлөх талаар. Ерөнхийдөө ярьж байгаа зүйл чинь бид нар дассан сурсан зүйлээсээ буюу миний хэлдэг нөгөө хуучин програмчлалаасаа хэрхэн гарах вэ? Хэрхэн эвдэх вэ гэдэг асуулт гарч ирж байна л тийм үү? Бидний хандлага өдий болтол юун дээр үндэслэн гэхээр өдий болтол өссөн орчин, өдий болтол бидний амьдралд байсан дүрм, журам, үн цэн дээр суурилж гарсан байгаа. Бидний айц юунаас юм? Бас адилхан. Тэр юм буруу, тэр юмыг мэдгүй гэдэг итгэл үнэмшлэлээр үндэслээд айцсын хязгаар, айцсын дүрм, журам параметр нь тогтцсон байдаг. За тэгвэл иймэрхүү тогтсон зүйлээсээ сална гэж байгаа бол зуршлаасаа салах юмыг ярьж. Амигдала буюу тархиныхаа энэ хэсгийн ажиллагаанаас салаад уртлаараа илүү их ажилтдаг болоо. Тэгээ аяндаа тэр нэг хуучин програмчлалыг бүр өөрчлөв. Тэнгууд хоёр алхам яхахгүй сонсогч. Нэгтгэх нь хуучнаа цэвэрлэж сурах хэрэгтэй бид нар. За ийм үед нөгөө нэг л кинон дээр гадаг шиг бид нар заримдаа ихэнх хүмүүс энийг өөрөө хийж чаддаггүй яа тэгэхээр өөрийнхөө толгоноос гарч чаддаггүй болохоор тийм болохоор бид нарт гадны нөлөө урд маань толь хэрэгтэй байдаг. Тэрүүд нөгөө сэтгэл зүйч гэдэг хүмүүс чинь хэрэгтэй болдог. Тэгэхээр өөрийнхөө програмчлалаас салах, хуучин програмчлалаас салахын тулд бид нар ихэвчлээд хуучин юу болоод байгаа. Би ер нь юунаас айдаг нөгөө өөрийгөө ойлгох юм аа хэрэгтэй. Ойлгохыг хийх үед заримдаа өөрийгөө ажиллаж чаддгүй болохоор гадны тусалцаа хэрэгтэй байдаг. Тийм болохоор бид нар нөгөө нэг сэтгэл зүйч эсвэл нөгөө өөрөө хийж болох аргууд чинь нөгөө жишээ нь одоо юм байдаг шүү дээ. Өглөө эрт басаа 500 үг бичих.
Тэр нь айлтгаар юм бодох, өөртөө цаг зарцуулах энэ төр гэсэн алхмууд гэж байна. Тэгээ ингэснээр бид нар яах гэдэг нь гүнзгий ухаад яг бодтоор өөрийгөө таних гэдэг. Энд нэг хажууд чинь нэг шинэ хүн гараад ирээ тэр үнийг тань гэж байгаа бол тэгээ чи тэр хүний багтаа юу болсон, энэ хүний айдас нь юу юм, энэ үний сэтгэлгээний дархлаа нь юу юм бол энэ тэр сэтгэлгээний лимит нь юу юм, ирээдүйн мөрөөдлийн юу энэ төр гэдгийг мэдтэйгээ би танд даалгавар өгөх юм бол та тэр хүнийг яаж таних вэ, ямар асуулт асуух вэ, яг тэрийг өөрөөсөө асууж үзэх хэрэгтэй. Тэгжвэл бид нар эхлээд хаанаас эхлээд байгаа ямар хуучин програмчлал байгаа юм гэдгийг олж мэдэх хэрэгтэй байна. Нэгэнт мэдээллийг авчих юм бол бид нар одоо ямар энэний эсрэг ямар үйл ажиллагаа, ямар өөрчлөлтүүд, ямар хатгалгаануудыг хийх ёстой бэ гэдэг чиг хандлага нь хамаагүй бүтээлтэйгээр гарч ирнэ. Тэгж байж бид нар дараачийн алхам. За тэгээ эхний алхам нь болохоор тэгэхээр хуучин програмчлалаа илрүүлнэ. Тэгээ тэрийг арилгах хэрэгтэй. Тэгээ хоёр дахь шинэ програмчлалыг суулгаж эхлэх хэрэгтэй. За тэгэн гут чинь нөгөө нэг шинэ зуршил үүсгэх, өөртөө шинэ итгэл үнэмшлэл үүсгэх гэдэг мангар том ажил дахиад эхэлж байгаа асуудал болж байгаа юм. За окейгийн асуулт нь яаж вэ? Би бас Instagram дээр асуулт байна хараад тий. За доошо. Instagram-ийн асуултын цонхон жижиг болохоор нэлийн яаж ийж. Хувийн чатаар асууж болох болов уу гэж байна. Би түрүүгээ хариулсан шүү. Яг надад өнөөдөр хувийн чатаар хүн болгонд хариулах боломж байхгүй болохоор ийм цагуудыг гаргадаг. Тэгэхээр ийм цагуудыг аль болохын ашиглаарай. Бас нэг юм нь 5 дахь өдөр Instagram дээр надаас асуулт асуух боломж гардаг. Та хэд мэдж байгаа би Instagram дээр ask me-гээ стикер ашиглаад асуудаг байгаа. Тэгээд тэрэн дээр асуултаа яачвал би зөв асуулт таалагдж байгаа асуулт яагаад дахиад адилхан зөндөө асуулт авсан гэдэг байна. Давтамж асуултуудыг би хариулахгүй гэчээдэг яа тэгэхээр өмнө нь хариулсан байдаг. Тэгээд бичлэгүүдийн бүгдийг хадгалсан байгаа тийм ээ. Тэгээд тун утахгүй би нөгөө нэг надаас асуудаг хамгийн одоо их асуудаг 20 асуулт гэсэн нийтлийг бичээд гаргаж байгаа тэрний хариултууд гаргаж чинь. Тэгээд би нэг юм амлаж чинь та хэд бодож байгаа нэг асуулт чинь тэнцээ бол заавал байж байгаа. Би одоо 16 7 хоног тэрийг хийж үзэж чинь. Тэгэхээр асуултуудыг ерөнхийдөө хараад харцсан байгаа. Тэгэхээр нэг тийм гаж байгаа шүү. Тэгэхээр ийм цагийг илүү их ашиглаарай. За өөр асуулт байна Instagram-ийнхны хувьд. Бүгдээ ингэсэн хүмүүс байх шүү дээ асуулт байхгүй. Alright. Та хэд хүртэл лайв хийх вэ гэж байна 6:30 17 минут дахиад. Сайн байна уу? Өөрийг чинь сайн мэдэхгүй өөрийгөө танилцуулаад өгөөч болох уу гэж байна. OKD-гээ хараач юм уу? Профайлыг уншвал бол байгаа байх. Стартапаар ажилладаг, амьдардаг, Сингапурт одоо байж байгаа таайттай холбогддог гамагийн нэг үүсгэн байгуулагч. Ерөнхийдөө л гарааны бизнесийн л нөхөр байгаа. Янз янзын юм хийдэг тийм ээ. Тэн чиглэлээр илүү их улаарч орсон нэг нөхөр байгаа. Найзуудын харилцаа ямар байх ёстой вэ? Би биенээс юу хүсэх хязгаартай байдаг вэ гэж байна. Би энэ дэр нөгөө нэг та нөгөө өөрийнхөө эргэн тойрны 5 хүний дундаж гээ нийтлийг бичсэн байгаа. Тэрийг орж уншаарай. Тэгээд нэг ойлгох хэрэгтэй юм чинь яах аргагүй энэ дэр зүгээр ганцхан шийтэй. Найзын харилцаа хүмүүс заримдаа насан турших заавал байх ёсгүй гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй байгаамаа. Яагаад тэгэхээр хүн гэдэг амьтан хувьсан өөрчлөгдөж байдаг. Харамсалтай тэр хөгжлийн хувьслих нь хурдан болон эрчин хүн болгоны хувьд адилхан байдгүй болохоор заримдаа чирэгдэх, заримдаа төрүүлэх, заримдаа хор нөлөө үзүүлэх, заримдаа өгөөж өгөх гэх мэтэр нэг нэгэндээ гаргаж буй нөлөө нь харилцан ажилгүй болж эхэлдэг. Тийм болохоор нэг ойлгох хэрэгтэй юм чи зарим хүмүүс миний амьдралд насаараа байх ёсгүй юм байна. Зарим хүмүүстэй миний нөхөрлөл гэдэг зүйл хязгаарлагдмал байж болох юм байна. Зарим нэг хүмүүстэй маш их эрчтэй байдаг бол зарим нэг хүмүүстэй цөөхөн идэлээ байж болно гэдэг нэг ойлголтыг олоод авчих хэрэгтэй. Тэгээд тэгж ойлгоцсныхоо дараагаар тэр нөгөө нэг үндсэн одоо миний амьдралд хэрэгтэй гэдэг. Тэгээ буцаагаад бас эн чинь ганцхан урсгалтай биш мэдээж хэрэг. Та хэрвээ тэгж бодож байгаад мэдээж хэрэг магадгүй та тэр хүндээ ч гэсэн илүү хэрэгтэй байх гэсэн магадлал гарч иж байгаа тийм үү? Таамаглаж гарч байгаа. Тэгээ тэрэн дээр үндэслэн харилцсан нэгэндээ ээлтэй тим харилцаанууд нь магадгүй удаан үргэлжлээ цаашаа явах хэрэгтэй байх. Гэхдээ яг л өнөөдрийн сэдвтэ байсаарчлан өндөр итгэлцэл дээр би болсон. Нэг нэгнийхээ өсөлт хөгжлийн төлөө хоёулаа санаа зовдөг. Тэнцэнээс өөрсдөө хувь хүнийхээ хөгжилдөө өгөөж гаргаж авдаг. Тэгээд ёс зүйтэй, ёс суртахуунтай тийм нэгнийхээ төлөө гэсэн ийм харилцаа л хийж байна. Эхнэр нөхөр ч гэсэн адилхан. Сайн эхнэр нөхрөө сайн найзууд болж чаддаг. Тэрнтэй л адилхан гэж бодож байна да. Бага 3 платформ дээр тавьж байхад хангалттай байхаа гэж байна. За баярлалаа. Найзуудын харилцаа ямар байх ёстой вэ? За түрүү хариулчих шиг боллоо тийм үү?
сэтгэлийн дархлаа энэ ч Ука Instagram, Facebook хоёулын дээр нь хариулж асууж байна тийм үү. Өнөөдрийн сэдв юу вэ гэж. Өнөөдрийн сэдв багтаа ихтгэлцэл хэрхэн үүсгэх стартап бага авч явах. Тэгээ би энэ дээр стартап багийн өөрчлөлт ялгаа юу вэ энэ гэдгийг ярьсан байгаа. Тэгээ 3 судалгааны үндсээр гарсны 3 юмыг ярьсан байгаа. Судалгаа нь Know Your Team гэдэг компани гаргасан судалгаа Google гэх юм бол олчих бах. Тэгээд тэр нийтлэл дээр үндэслэн тэгээд бас тэрэн дээр өөрийнхөө нөгөө ашигладаг юм байна. Та хэд мэдж байгаа бол манай байгууллагууд миний одоо өөрийнхөө ажиллаж буй компаниуд дээр өөрийнхөө үүсгэн байгуулж буй компаниуд дээр би ижилхэн байгууллагын соёл үн цэнийг тогтоох гэж хичээдэг байгаа. Одоогийн байдлаар нэг 5-аас 7 шиг юм аль компаниас хамаараа хэлбэлцээ байдаг. Тэгэхдээ нэгдүгээр дүрм маань ерөөсөө бүгдэн дээр нь адилхан. Тэгээ өнөөдрийн энэ ярьж байгаа сэдвүүтэй шууд холбоотой. Эрс илэн далангуй байдал гэдгийг би бүр бүх баг харилцаанд бүх төрлийн харилцаан дээр нэвтрүүлэхийг хичээдэг. Бодож байгаа зүйлээ бурууч байсан, зөвч байсан, тэр үедээ эвгүүч байсан, эвтэйхэнч байсан би чөлөөтэйгээр эрс илэн далангуй байх ёстой гэсэн дүрм байгаа. Дахиад айлхан. Хэрвээ би өнөөдөр манай багийнхан юу бодож байгаа бол, юу хүсэж байгаа гэдгийг мэдэхгүй, миний төлөө юу, өөрийнхөө төлөө юу гэдгийг мэдэхгүй, юу мөрөж байгааг нь мэдэхгүй бол би тэр үнтэй итгэлцэл үүсэхгүй. Тэгэхээр энэ radical candor гэж ярьдаг энэ англиар энэ эрс илэн далангуй байдал байхгүй бол би тэр хүнийг танихгүй. Би тэр хүнийг танихгүй бол би түнд итгэхгүй. Буцаагаад яг адилхан тэр хүн миний нэг өмсөж байгаа бодуулкыг өнөөдөр харчингууд энэ ямар тэнэг юм бэ гэдгийг харсаар ээж өөрийгөө хордуулаад байгаа хэлсээр ээж намайг хэлэхгүй байх юм бол би тэр хүнд яаж яах вэ? Миний төлөө санаа зовхгүй байх гэдэг юм гарч ирж байна. Тэгээд тэр нь дараа нь илэрх юм бол тэр хүн миний арга худлаа ярих юм бол эсвэл итгэж байгаа юмаа хэлэхгүй бол энэ төр гэдэг. Тэгэхээр манай байгууллагын эхний соёл нь тэр үед эрс илэн далангуй байдал. Тэгээ энэ бол итгэлцэл үүсэх түрүүчийн хэлж байгаа эмзэг байдлаа илэрхийлэх гэдэгтэй бас адилхан. Миний хэлж байгаа манай байгууллагын дүрм нь болохоор эрэг сүргийн хоёулыг нь хэлж байгаа бол энэ судалгааны үр дүн нь болохоор сөрөг талаа илүү их яриа гэсэн юм байна. Тэгжээж байна. За тэгээд манай байгууллагын тэр нэг эмзэг байдлаа эрс илэн далангуй байх гэдгийн ардталт хоёр дахь дүрм нь болохоор бид нар юу вэ гэхээр хиний ярьж байгаа зүйлээсээ илүү аль санаан зөв юм тэр нь хожих ёстой гэсэн нэг юм нэг мэдлэг чадвар зөв гэсэн зүйл дээр суурилсан шийдвэр сонголтын ийм арга барил IDMR talk гэсэн англиар монголоор орчуулахад аюу хэцүү ийм нэг арга барил байдаг. Тэгээ энэ дээр нэг ярьдаг зүйл нь юу вэ гэхээр хэрвээ бид нар хамгийн зөв шийдвэрүүдийг гаргаж явъя гэвэл байгууллагад байгаа бүх хүмүүсээс хамгийн зөв санааг олох ёстой гэсэн санаа. Захирал хэлж яана хамаагүй тэр өөр нэг ажилтны хэлж яана хамаагүй хамгийн зөв санаа нь вэ гэдэг дээр бид нээлттэй байх хэрэгтэй. Гэхдээ энэ дэр нэг юу гарч ирдэг вэ гэхээр хамгийн зөв гэдэг санааг олж илрүүлэхийн тулд тэр санаагаа зөв илэрхийлж тэрнийхээ төлөө алалцах ёстой гэсэн нэг санаа байдаг. Тэгээ энэ бас байгууллага болгонд аюу хэцүү байдаг. Тэгэхдээ итгэлцлийн нэг гоё юм. Тэгээд энэ дээр би нөгөө 5 dysfunctions of a team гэдэг нөгөө Lecciono-гийн номын тухай урд нь бас ярьж байсан. Хэрвээ баг хоорондоо тэгээд Lecciono бас 5-4-тэй тэрний нэг нь энэ байдаг. Маргалтахаас зогтдог баг итгэлцэл үүсгэж чаддаггүй. Нийс нь алалцахад бэлэн биш байгаа бол итгэхгүй байгаа бол алцахгүй байгаа. Ямар баг алдсаж чаддгүй гэхлээр бид нар алдсны эцсийн нэгнийхээ төлөө шүү гэдэгт итгэдэг багууд алдсаж чаддгийн хоорондоо хэрэлдэж чаддаг, муудалцаж чаддаг. Яахааргүй олон нийтийн юу нөгөө гол зорилго болохын тэрнийхээ төлөө бүх хүн зүтгэж байгаа, тэрнийхээ төлөө яах ч бэлэн гэдгийг харуулж чаддаг. Тэгэхээр энэ бас манай тэр нэг хоёр дахь дүрмийн доор нөр зөв санааг сонгохын тулд бид нар аль нь зөв вэ гэдэг дээр мэдгэлцэх ёстой, маргалдах ёстой, ярилцах ёстой. Алалцах, залхуурахгүй байх хэрэгтэй. Тэрний эцэст бид нэ зөвийгөө сонгодог гэсэн нэг юм санаа гарч иж байгаа шүү. Сумья, сайн уу? Залуучуудын хитрхи хэлбэрт баригдах нь сайн болон муу үр дүн нь. Ямар ч юмыг ерөнхийдөө хоёр хязгаарлалд барьж явах угаасаа л муу байх тийм үү? Тэгэхээр хэлбэрт баригдах нэг ингэж эсвэл бүр ямар ч хэлбэрт баригддаггүй дэндүү чөлөөтэй байх бас муу байх. Тэг ер нь бол одоо шашны талаачаас буддизмын сургаалуудын нэг үндсэн фундаментал санаа нь шүү дээ. Жаргалч өөрөө зовлон өөрөө зовлон тэгээд өнөөдөр юм хувьсалтай байдал гэдэг чинь өөрөө айгүй чухал гэдэгтэй адилхан бид нар ч гэсэн ер нь амьдралын олон юмд харьцахтаа бид нар хоёр талыг хоёуланг нь харах чадвартай хэрэгтэй үед хувьсан өөрчлөгдөж чадах хэрэгтэй. Гэтэ би нэг юм дээр хэлжсэн баланс барих гэдэг бол бүтггүй асуудал. Тэр чинь өөрөө буцаагаад айгүй хэцүү болгоо айчдаг. Тэгэхээр тэрнийхээ оронд бид нар яах вэ гэхээр юмыг ажиглаад өөрөө хаана байгаагаа мэдээ. Би ийшээ хэтрээд байна уу? За тэгвэл нөгөө тгшээ болоо. Ийшээ хэтрээд байна. Нөгөө тгшээ болоо гэдэг сонор соргог байдал гэдэг зүйл нь илүү чухал болов уу гэж бодож байна. Залуучуудын хэлбэрт баригдах нь хоёр ижилхэн асуултыг хэлбэрт баригдахад ердөө сайн тал гээд байх юм баг байхгүй гэж байна.
Нэг юмыг ойлгоорой. Хэлбэрт баригдах гэдэг дээр хүн гэдэг амьтан шин юмыг сурахдаа бид нэр амьтан гэдэг утгаасаа нэг хамгийн амархан юмыг сурдаг арга нь imitation гэдэг арга байдаг. Хүнийг дуурайх гэдэг нэг арга байдаг. Яах аргагүй шин юмыг сурах нэг арга нь бид нэр юмыг харж дуурайж байж дараа нь тэр мэдлэг тэр дуурайж байгаа зүйлийг ухаарч ойлгож эхэлдэг. Дугуй унахтай яг адилхан, хэл сурах яг адилхан. Бид нэг хүн хай гэж хэлэхээр нь хай гэж дуурайж дуугарч байж эхлээд сурдаг. Тэгэхээр хада энэ хэлбэрт орж जैन дэндүүх бусдыг дагаад байна гэдэг заавал бас тийм муу юм биш гэж хэлмээр байна. Харин ч бүр заримдаа амжилттай хүн болёо гэж байгаа бол амжилтанд хүрсэн юм шиг байд сур гэдэг гэж. Яа тэгэхээр бидний сурах энэ тархины чинь ажилдаг гормын тийм болохоор тэрийг бас битгий муу гэж хэлмээр байна гэж хэлмээр. Байгальд олон өнцгтэй дэлхийн загвараас санаа авч байгаа залуучууд байна. Статистик судалгаагаар үзэхэд тэр дизайн хэлбэр хоёр зэрэг өсөж байгаад байна. Тэгээд нэг гоё юм чинь Yuval Harari-гийн яриа номыг таад унших юм бол ерөөсөө байдаг зүйл нэг ч юм шинээр баг үүсдэггүй бид нар хувьслаараа ингэж өөрийгөө баланслж авч явдаг хувьсан өөрчлөгдөг нийгмийн нэг айгүй гоё экосистем нэг айгүй зүүнээр өөрийгөө засаад ингээд буцаагаад хэлбэрт нь оруулаад явдаг зүйл байгаа тийм үү. Тэгэхээр тэрэн дотор бусад нөлөөлөх бүх зүйл нь ч гэсэн орогдлоо явдаг хэмжээ эрч хүчин хэр хурдан гэх мэт олон зүйл энэ дээр нь хязгаал өөрөө зохицогдоо явцдаг. Иргэн тойрны 5 хүний дундаж гэдэг тийм улсын дунд яаж болох вэ? Ер нь хүссэн орчиндоо яаж prohibited орох вэ гэж байна. Хайж олно. Бэлэн юм суугаад хүлээгээд байгаад байхгүй. Миний иргэн тойрон мундаг 5 хүн байх хэвээр олдохгүй байна гэдэг ингээ яриа суугаад байхгүй. Олон хайн бий болгоно. Бий болгоно гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ таних хүмүүс дотор чинь тийм мундаг хүмүүс байхгүй бол таних хүмүүсээ нэм. Тийм хүмүүсийг таньдаг бол тийм хүмүүсийг хүрээлтэд татаж авчирж орвол хоол халбардуулна гэж битгий хизээч харж суу. Тэр хоол чинь угаасаа таних биш анханасаа очиж өөрөө халбагдаж авах ёстой. Өөрөө очиж тэр хүрээлд орох ёстой. Өөрөө тэгээд хүрээлд орж байгаад нөлөөгөө бусдад хэрэгтэй үн цэнэ нэмээд ирэхээр яадаг юм. Бусад хүн таны араас хөөцөлдөж эхэлнэ. Тэр болтол ингэж асуугаад байхгүй өөрөө бий болго. Стартап санаагаа олсныхоо дараа бага бүрдүүлэх хэрэгтэй юу? Эсвэл яг эхлээд энийг нэн дараа нь энийг хийн гэсэн дүрэн байхгүй. Зарим нөхцөл тэр санаагаа олох нь хамтрагчтайгаа хамтарж байгаад олдог тийм үү. Бензин гэдэг санааг бид нар анх гаргахын тулд Люк гэдэг манай CTO санаа залуу бид хоёр 2-3 жил ярьсны эцэс бид хоёр нэг мэддэг болохоор бид хоёр нэг юм цог хийндэ гэсэн итгэл үнэмшил үүссэн байсан. Тэгээ ярьж яагаад хоёулаа нэг санаанд ярьста. За яста би 100 итгэж जैन чи 100 итгэж जैन гэж анх бид хоёр зурласан байдаг. Эхлээ санааг олчаа бага олчаа санаа гэсэн юм дүрэн байдгүй. Ер нь бол аль нь эхлээд байна тэрнээсээ л болох ба. Бүтээгдэхүүнээ хийхийн өмнөх санхүүжилтийг босгох ямар нэгэн шилдэг арга хэмжээ. Ер нь нэг юм бодоорой. За яг нөгөө Kickstarter гэдэг чинь бас яг энэ зориулахад энд их тохирсон юм байдгийг хийхээс өмнө борлуулах санааг хэлж байгаа шүү дээ. Тэгээ яг Kickstarter-ыг яг өмнөнийг хэлэхэд буцаал адилхан батлаа. Хэрвээ на хийх байгаа юм чи үнэхээр хүнд хэрэгтэй. Үнэхээр одоо яста би ч гэсэн одоо сонсоо ёо яста магин мөнгөийг одоо авчирч өг гэдэг итгэж байгаа бол мөнгө олж болноо. Тэр нь асуудал нь биш ээ манайхаа. Асуудал нь юу вэ гэхээр саяны миний хэлээд байгаа тэр таамаглалуудын баталгаа байна уу гэж. Хэрвээ үнэхээр тийм бол өнөөдөр энэ начиг ингэж инстаграмаар ингэчээд хүртэл би тэр санаагаа үнэхээр тийм байгаад тэрийгэ зараад та хэд надад аль хэзээ захиалга өгнө. Тэгэхээр тэр захиалгаараа үндэслээд би тэгвэл анхны бүтээгдэхүүнээ хийхийн өмнөх санхүүгээ босгож болно. Эхний 10 ширхэг. Тэгээ бид нар 10-ыг зарна. Тэгээ бид нар авсан мөнгөөр 15-ыг хийнэ. Яг ингээд ярангуй тартаа миний ярьж байгаа юмны хариултууд нь дандаа нэг л юм болч таардаг байхгүй. Хөдөлмөр. Тэгээ яг үнийг хэлээд заримдаа надаас ийм асуудаг хүмүүс маань салхуураад байгаа болохоор л тэгж байгаа шүү. Замд авчлах гээд байгаа болохоор л та ийм асуулт асуудаг. Бодоорой. Яг үнэхээр логикоор бодох юм бол миний ярьж байгаа зүйл ерөөсө хэцүү хүнд зүйлүүд биш. Маш энгийн аргаар л бод. Би нэг гэр бүлийнхэнтэй хэрэгтэй таавчиг үнэхээр өстө манай гэрийнхэн бүгдээр өстө ёо наадах чи ямар гой таавчиг вэ гэтэл нэг таавчиг хийя надаа мөнгө хэрэгтэй байна. За тэгвэл эхнийхэн хэлээд. Тэгэл бүр яахаарахгүй бидний бүгдийнх нь хүсэж байгаа таавчиг гэдгийг нь батлаатах.
Тэг чи юм бол ээч чи мөнгө өгнө, аав чи мөнгө өгнө, дүү чи мөнгө өгнө, хөрш чи мөнгө өгнө. Асуул мөнгөн сонирм ш тэр үед. Яг үнээр асуулт нь тэр ба. Яг үнээр тийм ондоо магадaltaй тийм хэрэгтэй юм хийж гэнэ үү гэдэг л асуулт гарч ирж тийм үү. Яг тэгтээ яадлах юм тэгээд үнээр гой санаа байгаад мөнгөний бол олох аргууд зөөндөө байна. Бүтээлчээр сэтгэх юм бол өнөөдөр цаан чин гайгүй мөнгөтэй өнөөдөр тийм хүнээс хэрэгтэй юм аав гэсэн хэрэглэгч нар зөндөө байна тийм үү. Хүүхдтэйгээ цуг үзэж 6 настай хөөхөн сонсоод л байна гэж байна. За 6 настай хүүхдүүд намайг ойлгож байгаа болоо да. Гайгүй өвтөг айлахгүй хичээ. Сүүлд хийсэн нийтлэг чинь уншсан бас л тус болсон баярлаа гэж байна. Тогтмол лайв хийдгүү, хідээс хийдгүү 3 дахь өдөр болгоны 5 цаг 30 минутаа Scama page дээр тэгээд удахгүй одоо ингээ Instagram дээр. За 3 дахь зүйлийг ясэлээ тэгэхээр цаг 6 цаг 27 минут дахиад 3 минут. Эхнийх нь энзэг сул талаа харуулж сурах тэгжээж итгэлцэл үүсдэг. Менежер хүн ч өнө багийн гишүүч өнө адилхан нэгэндээ эхлээд чи гараа сунгаж босод хүн чамд гараа сунгана. Эхлээд чи сэтгэлээ нээжвэж босод хүн чамд сэтгэлээ нээн гэсэн санаа гарч иж байгаа. Хоёр дахь нь менежер хүн ч өнө босдод ямар нэгэн даалгавар өгөө, ямар нэг юм хэлэхдээ тэр хийж байгаа тушаалынхаа ардлын зорилгоо илэрхийлж бай. Тэгжээж хүн чамд найдна. Тэгэхгүй бол хүн юм таамаглаж эхлэх үед хүн чамд найтхаа болж эхэлнэ. Хүн айц төрж эхлэн үл мэдгдэх юмасаа хүн айдаг, үл мэдгдэх юмдаа хүн найдадгүй. Тэгэхээр тэрийг нь арилгах арга нь хоёр дахь нь арга нь аливаа зүйлийнхаа хийж байгаа ажлынхаа арийнх нь зорилгоо илэрхийлж сурж. Гурав дахь нь амлсан зүйлээ биелүүлж сур. Маш уламжлалт зөвлөгөө. Гэхдээ ялангуяа баг бүрдүүлээ, итгэл үүсгэе гэж байгаа бол амлсан зүйлээ нэг юм хийн гэсэн бол хий. За яг энийг ярангууд хүмүүсийн толгойд гарч ирдэг нэг асуудал нь нөгөө нэг миний нэг бас гарч ирдэг нэг олон асуудалтай яг адилхан. Том ажлыг л том ажил гэж тоогоод тэрэндээ ач холбогдол өгөөд жижигхэн амлалтуудаа ерөөсөө тоодгүй хүмүүс. Хамтран ажиллагсад ч адилхан, менежерууд ч адилхан. Би чамд нөгөө нэг гоё рестораны нэр өгнө гэж хэлчихэд тэрийг тэр ямар хамаатай тэр нэг чухал биш штэ гэж хайчдаг. Гэтэл яг тэр жижигхэн алхмууд чинь, жижигхэн чулуунууд чинь, жижигхэн эсний ширхгүү чинь өнөөдөр газар тэр арлыг бий болгох гэхдээ яг адилхан тэр жижигхэн амлалтууд чинь өнөөдөр итгэлцлийн суурь болдог. Тэгэхээр зөвхөн том зүйлд ач холбогдол өгөхөө болоод өөрийнхөө хэлж буй хийн гэсэн юм болгон дээрээ ач холбогдол өгч тэрнийхээ эсрэг хөдөлмөрөө хийгээд амлсан зүйлээ хүнд биелүүлж сураал гэсэн нэг юм санаа. Тэгэл баг гэдэг юм чи тиймний хоримтлал үүсээд ирэхээр хүн гэдэг амт чи айгу гоё хүн гэдэг амтан дотор нь заавал тэр окситоцин гэдэг хими бодис ихэнхт нь байж идэг. Заавал бид нэгнийхээ төлөө гэсэн амт нийгмийн амтан болохоор. Тэгэхээр ингээд нэг жоохон хүн тусч байгаа тэр чин бүр цаг нь лондоо байдаг болохоос буцаж заавал ирдээ. Хүнтэй тийм болохоор хүнийг бас менежлахын нэг нууц нь хүнтэй сайхан харилцдаг бол алтан дүрмээ дагаал буцаагаал хүмүүс чамтай сайхан харьцсан. Хүнд найдаж эхлэхэд хүн буцаа чамд найдаж. Тэгэл багийн найдал итгэлцэл гэдэг юм. За гэс Phil Knight Nike компаниг үүсгэн байгуулсан хамгийн том багын тулгуур нь итгэл үнэмшил итгэлцэл байсан хүсвэл бүүзэн дурлагч номыг уншиж болно. Shoe Dog, yes. Boogie MGL, hi. Багийн гишүүн бүр нэг зорилгын төлөө зүтгэх бүгд зэрэг иргэдэг дугуй байх ёстой байх те. Зарим нь ирэхийг хүсэхгүй бол яах вэ? Багийн гишүүдийг надаас илүү чадвартай байвал төгс ертөнцийг бүтээхэд хэрэгтэй байх тийм үү гэж байна. Хараа юу яа? Багийн гишүүдийн зорилго гэдэг зүйл нь ийм шатлсан байгаа. Хамгийн эхлээд тэр хүмүүс яах вэ гэхлээр яг үнийг хэлээд хой хүнийхээ зорилгыг ярих хэвээр. Тэгээ нөгөө эрс хэлний даалгавар байх хэвээр. Тэгээ тэрийг нь ярьж байж хүн нэгэндээ итгэнэ. Тэгэхгүй бол худлаа бүгдээрээ өөрийнхөө итгэдэггүй тим юмыг яриад тэгээд яагаад вэ гэхээр тэрийг хэлснээр хүн надад итгэнэ гэж ярих юм бол буруу. Тэгэхээр яах хэвээр вэ гэхээр хүний зорилго эхлээд хувийн зорилгоосоо явсаар агаад хажуудлын багийнхаа ойрын багийнхаа зорилго тэгээ явсараа компани зорилготой нийцэж байх юм бол хүмүүс урт хугацаанд хөдөлмөрлөдөг. Тэгээ тэрийг нийцүүлнэ гэдэг нь нөгөө буцаагаад бизнес модель багийн бүрдүүлэлтийн менежерийн болон удирдагч нарын хийх ёстой ажил нь тэр байгаа. Тэгэхээр тодорхой хэмжээгээр нэг зорилготой байх боловч задраад ирэхээр янз бүрийн цагийн хэмжүүрээр гараад ирэхээр хувийн зорилгууд нь бас их сонин чухал ач холбогдолтой болж хувирдаг.
Зарим нөхцөлд хүсэхгүй болоод байвал эрхийг хүсэхгүй болох нөхцөл байх үг юм байна. Яагаад тэр хүн хөгжин өөрчлөгдөн дөрвөн жилдгээр зарим хүний эрч хүч хурд хэмжээ цаг хугацаанд ондоо гэдэг утгаасаа зөрүү гарч эхлэн тэр үдний яах вэ гэхээр тэр зөрүүг нь ягаад зүгээр байглаас нь нийцлийн дагаа яв. Зарим хүмүүс зарим компани зарим нөхцөлд бодог, зарим нөхцөлд болдгоо. Энэ нөхцөлд тэр компанида ч хэрэггүй гэхээс илүү хувь хүндээ хэрэггүй гэдэг утгаараа салсан дээр тэгээд илэн далангуй ярилцаад тэгээд тэрийг шийдсэн дээрээ гэж. Тэгэхээр хамгийн том Phil Knight-ийн Nike байгууллагын ихтгэл үнэмшил итгэлцэлээр оршин тогтнож өнөөгийн жишгт хүрсэн хамгийн том жишээ болж болох юм. Илүү дэлгэрэнгүй мэдхийг хүсвэл Пүүзэн дурлагч номыг уншаарай гэж зөвлөе гэж байна. За манай Өнөрбек номыг орчуулсан залуу юу үгүй юу? Ном гоё ном уншиж үзээрэй. Монгол хэл дээр орчуулсан би юм чинь. Жан зураг явуулж болох уу? Юугаар яаж? Чи ингэ явуулж байна шүү дээ. Instagram-аар, Facebook-аар, Twitter-аар бүх талаар явуулж байна. Гайхалтай баярлалаа. Ока баярлалаа. Ока. За, цаг өнөөдөр 632 минут. Өнөөдрийн сэдв багийн итгэлцлээ. Багта итгэлцэл үүсгэх стартап бага яаж авч явах вэ гэдэг талаар ярилцлаа. Нэг цаг цуг байсан баярлалаа. Өнөөдөр ингээ 84 дугаар 100 хүртэл лайв явна. Дахиад 16 дугаар явах гэж хичээнэ. Сүүлийн үед бол цаг заваас болоод энийг хийх үнээр хэцүү болж байна. Илүү Instagram руу би контентуудаа хайж эхэлж байна. Тэгэхээр ямар ч гэсэн нэг цаг байсан баярлалаа. Нэг ширхэгч гэсэн хэрэгтэй юм ярьсан сонсуулсан байх гэж найдаж байна. За ирч хүчтэй амжилттай энэ 7 хоногоо дуусгаарай. Бүгдээрээ болон чадна. Итгэл үнэмшилтэй байцгаая. Нэгэнтээ итгэж сурыг. Тэхийн тулд эхлээд өөрсдөө гарааны. Тэгээд ер нь бол итгэл үсгэж итгэл гэдэг юм байчих юм бол багийн бүтээмж үнэхээр ондоо болж чаддаг шүү. За баяртай бүгдээрээ. Сайхан амарцгаарай.